Аав ээж, өвөө минь нарын маань бас миний ч гэсэн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт Дарангай нутгаар хийсэн ажил маань үргэлжилж байна. Өмнөх нэвтрүүлгээрээ бид Алтан овооны их тахилгаас хүргэсэн. Харин энэ удаад Дарангай нутагт оршдог талын агуу гэвч байгалийн нэгэн гайхамшиг тогтцыг танилцуулъя. Агуунууд ихэвчлэн ууланд байдаг бол энэ агуу тал донд байдгаараа онцлогтой. Сэлээсэн тал донд явж идэл гинт газар дор агуу тааралдана. Зүгээрч вэ, нилээд том. Яагаад газар дор байшин шиг ийм том хөндийн нүхүүсч вэ гэвэл энэ нь газар хөдлөлттэй холбоотой. Манай дэлхий бидний хөлд орох газар гүндээ байнга буцаж бүргэлж байдаг. Тэр нь заримдаа дээш ил гарч хүмүүс газар хөдлөлөө гэж ярьдаг. Тэгвэл Дарангай нутагт ингэж сүнсэн 200-аад галтуул байдаг. Талын агуу ч гэсэн газар хөдлөлтийн үр дүнд үүссэн юм. Гэхдээ хизээ үснийг нь одоогоор хэлж мэдэх үг байхгүй. Агуу доторх нэг салаа нь урагшаага явсаар хил даваад өөр уулын амтай холбогддог бол нөгөө салаа нь баруун хойш явсаар баян цагаан уултай нийлдэг гэж нутгийн өгчүүл ярьдаг. Он цагийн явцад тэр ур зам нь энд тэндээ битүүрч агуун үргэлжлэх зай богиносон болтой. 1979 онд Унгарын нийгэм геологч талын агуу хэмжээд уртаашаа 220 орчим метр үргэлжилж байсан юм лээ. Харин одоо бол 100 метр үргэлжлээд битүү болсон. Учир нь тэр хэсэгтээ нуран гүсэд таглагдчихсан юм шиг үлээ. Ер нь хизээд бол хизээ нуралт үүсч болзошгүй бол хүмүүсээ дотогш хамаагүй оруулахгүй лээ. Тийм болохоор бид агууд орсонч цааш гүнрүү нь авч чадаагүй. Агуу дотор маш харанхуй хүмүүс гарч идэнгээр гэрэлтүүлж байгаач энэ нь дөнгөж хөлд орхол харахад нэмэр болж байлаа. Уг нь бамбар асаавал сайхан гэрэлтүүлдэг гэсэн. Гэхдээ бамбар асаахыг хориглочихсон. Учир нь хүмүүс агууг сонирхтой бамбар барьж орсоор хагаад агуу доторх мөсөн үнжилгүүд нь хайлаад болсон байна. Агуун амсраас доош 7-8 м буугаад хөл доош шавар таарч эхэлнэ. Агуу дотроо тасалгаа гэж хэлж болохоор 3 хэсэгтэй гэж хүмүүс ярьж байсан. Талын агууд дээр үед домогт торой онд зэрэг шилийн саярс манжийн цэргүүдээс цугтаж аваад ороод нуугдчихдаг байжээ. Харин манжууд хөөж авсан хүн нь тал дунд гинтгийн хий үзэгдэл шиг алга болчоор гайхаад тоцордог байж. Ер нь бол талын агуу нь цөмснөөсөө болоод л хүмүүст мэдэгдсэн. Түүнээс биш Дарангайн талд иймэрхүү нөхөн судал олон байх магадaltaй гэж эрдэмтэд үздэг байна. Талын агуугаас урагшаа 10 гаруй км яваад эрийн хэмрэг сэргээдэг шилийн багд ууланд хүрдэгэ. Энэ уул бол Дарангай уулнуудаас хамгийн өндөр нь. Далайн түвшнээс дээш 1740 км үргэлжлсэн байдаг. Шилийн богдын ороод гарч нар мандахыг харж бас салхи үүд харан гараа аллан чангаар хашгирахад тэр хүний хиймэр сэрэгдэ гэдэг. Ирчүүдээс гадна эмэгтэйчүүд хүүхдүүд хүртэл ороод нь гарч байсан. Энэ удаад Дарангай Алтан овооны тахилга таарсан болохоор маш олон хүн ирээд байгаа нь. Шилийн богдын ороод гараад урагш харахад Хятад улсын нутаг харагддгийг билээ. Дарангай нутаг дахь бас нэгэн гайхамшиг бол орхихийн булаг. Дунд мөхөрсөн гангадуурын ихэнд болдог энэ булгийг гайхамшиг гэж хэлсэн учир нь дуу чимээнээр газрын гүнээс ус нь оргилдог юм байлээ. Ус нь маш цэвэрхэн гоё амттай. Зарим хүмүүс ганг нуурыг 21 булгаар тэжээгддэг гэж ярьдаг юм билээ. Үнэн хэрэгтээ 21 нь тусдаа булаг биш, харин энэхүү оргигийн булаг нь дотроо 21 сэвтэй юм байна. Тэдгээр сүүн цээл сайхан хоолой сонсохоор хүчтэй оргилдог байна. Жишээлбэл ардын жүжигчийн шар хүүхэн гой чимэнцэн ягчгээд энэ нутгаас төрсөн дуучид булгийн хөвөн дээр очиод дуулахад маш хүчтэй сайхан оргилж байсан тухай нутгийнхаа ярилцдаг юм билээ. Ингээд эрийн тэнгэртэй бас адууны тэнгэртэй Дарангай тухай нэвтрүүлгээ өндөрлөе. Азай мурд дээрсин мэргэн сургаалаас тэгсэн